ижихэн хаан амар хатан мэндийг эрен мэдчлээ. Эрдмийн гэгэн өргөөнхөө ээлтэй сайхан үүдийг нээж инхри жаргалт үрсээ энхэн сургуйлда хөтлөн ирсэн мөч саяхан юм шиг санагдавч 12 жил гэрлийн хурдаар өнгөрч алдраа бяцхан үрс минь амьдралд бэлэн болжээ. Амжилтын үзүүрээс бүхэгч натгсан ачлалт аав ээжийнхэн бахархалт үрс эрдмийн дадан төрлөг бүрийг шимтэн судалсан эрхэм багш нарынхаа хөдөлмөрийн гэрч 12-ийн A, B, C бүлгийн төгсөгчдөө эрхэм гэгэн хоймортон хүндэтгэн урьж байна. Багангийн багш боловсролын тэргүүний ажилтан эр долгор ахлахангийн багш хээ сүрэн нараар өдөрдүүлсэн ахлахангийн жүжигний тэмцээний авраг урлагийн наадмын авраг анги спортын авраг анги 12-ийн A ангийн төгсөгчдөө урин залж байна. Багангийн багш боловсролын тэргүүний ажилтан Туяа дунд болон ахлах ангийн анги өдөрдсөн багш боловсролын тэргүүний ажилтан Наран гэрэл багштай ахлах ангийн сагсан бөмбөгийн тэмцээний авраг анги гар бөмбөгийн тэмцээний хошоо хүрэл медальт 12-ийн B ангийг хүндэтгэн урьж байна. Багангийн багш Алтан гадас одонто боловсролын тэргүүний ажилтан Ж Отгон сүрэн дунд болон ахлах ангийн багш боловсролын тэргүүний ажилтан А Болормоо багштай дунд ахлах ангийн спортын авраг анги ахлах ангийн гар бөмбөгийн тэмцээний авраг анги ахлах ангийн урлагийн наадмын авраг анги дунд болон ахлах ангийн жүжигний тэмцээний дэд авраг анги болох 12-ийн C ангийн төгсөгчдөө хүндэтгэн залж байна. Багангийн багш боловсролын тэргүүний ажилтан эр долгор ахлах ангийн багш багшаар өдөрдүүлсэн 12-ийн A ангийн төгсөгчдөө хүндэтгэн урьж байна. Багангийн багш боловсролын тэргүүний ажилтан Туяа дунд болон ахлах ангийн багш боловсролын тэргүүний ажилтан Наран цэцэг багштай ахлах ангийн сагсан бөмбөгийн тэмцээний авраг гар бөмбөгийн тэмцээний хошоо мөнгө хүрэл медальт 12-ийн B бүлэг Багангийн багш боловсролын тэргүүний ажилтан Ж Отгон сүрэн дунд болон ахлах ангийн багш боловсролын тэргүүний ажилтан А Болормоо багштай 12-ийн хүндэтгэн залж байна. Эрхэм төгсөгчдөө халуун баяр хүргэцгээе.
аавыг ээж танихгүй 15-аач ээжэн хан жалууд минь эрдмийн оргид шамдан сурсаар эх орныхон өмнө үүрэг хүлээхээр эгнэн жигдэрч гэгэн баяртаан ижилслээ. Аштим бэлэгтэй үгэн хэлж ирээдүйн зам юуг нь өрөөнөх хэмээн сургалт хариуцсан захирал хадагтай гомжавын эрдэн цэцэг таныг ан сайн байцгаана уу хүндэт цэцэгчүүдээ эрдэмтэн багш сурган хүмүүжүүлэгчтэй эрхэм суралцагчдаа өнөөдөр бид хобби сургуулийн 21 дахь төгсөлтийн одоо энд хүрэлцэн ирээ суудсан байгаа бяцхан авиаслаг 25 оны төгсөлт нэг торгон дурсамж сэтгэл хөдлөм мөчүүдийг дүүргэд мөчүүдийг бич тэмдэглэсэн дурсамжийн хуудсыг дүүрэх гэж энд хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр энэ жилийн төгсөгчд маань болохоор сурлага, урлаг, спорт, хүмүүнлэгийн альж талбарт өөрсдийнхөө ололт амжилтыг үлгэр жишээгээр үлдээж тэмдэглүүлсэн бахархам суралцагчд юм. Тэд нар маань өөрөө өөрийгөө өөрчилж, бусдыг ялан дийлж, өөрөө өөрийгөө урлаж чадсан бахархам суралцагчд. Тэгээд суралцагчид та бүхнийхээ энэ сайхан баяртай дурсамжтай мөчийг хуваалцаж анх удаа үг хэл зогсож байгаадаа би туйлын баяртай байна. За та бүхний энэ их холоос харагдаад аягүй хэцүү байт юм байна. Та дийг харсан чи ойрхон байх тусмаа илүү гоё сүтгэлийн үг гарах юм шиг. Тэгэхээр та эдийн маань тайзан дээр бүтээсэн тэр сайхан дөрүүд олон урлагийн үзүүлбэрүүд чинь спортын талбарт тоглож байсан ахваалж хурд хүчээ гаргаж тоглож байсан тэр сайхан тоглолтууд чинь бүх судалгатгуунаар дүүрэг нийслэл улсын хэмжээний олимпиад уралдаан тэмцээнд амжилт гаргаж байсан тэр сайхан торгон мөчүүд чинь мөн өөрийн сурсан мэдсэн бүх зүйлээ бусдын сайн сайхны төлөө зориулж хүмүүнлэгийн маш олон сайн сайхан үйлсд оролцож байсан энэ бүх торгон мөчүүд чинь тэгээд сургуулийнхаа коридороор дэггүүтэнгүүж байсан тэр сайхан торгон мөчүүд багшийнх нь бид бүгдийн сэтгэл зүрхэнд тодоос тод гэрэлтэн үлдэж байна. Энэ бүх сайхан дурсамжийг бүтээхэд та бүхнийг бүхий л зүйлээр дэмжин тусалж байсан хобби сургуулийн үүсгэн байгуулагч урлаг судлалын ухааны доктор Оюун Цэцэг багштай мөн энэ сайхан үйл хэргийг үргэлжлүүлэн цаашид хөтөлж байгаа цэлмүүн захиралтай болон бусад удирдлагууд багш ажилтан та бүхний бахархам сайхан эцэг эхчүүд үргэлж дэмжин тусалдаг эцэг эхчүүд чинь анд найзуудтай бүгдээрээ баяр хүргэж талархал илэрхийлье. Хос морьтой хүн холыг зордог. Хос гэлтэй хүн нэг хоёр нэг хос морьтой хол газар хүрч чаддаг. Хос илтэй хүүхэд маань холоос ихийг сурч мэдэн эх орондоо хэрэгтэй их сайхан үйлсүүдийг бүтээж чаднаа хэмээн Оюун Цэцэг багш маань хүүхдүүддээ 1-р ангиас нь эхлэн монгол хэл, англи хэлний хичээлийг хослуулсан заасвар. Түүгээрч үл барам энэ сайхан эх орныхоо түүх
түүхтэй сайхан орныхоо өв соёлыг тэн бахархдаг нэгэн байгаасаа хэмээн та бүхэндээ хэмээн Монгол ухаан эрдэм хөтөлбөрөөр их олон ур чадваруудыг суулгасан байгаа. За тэгээд хүүхдүүд минь энэ сайхан ачтныхаа үүсгэн байгуулсан хобби сургуулийн эрхэм зорилгын эзэд нь болж энэ өдөр төгсөгчдийнх нь нэрийн жагсаалтанд нэрээ бичүүлэх гэж байгаа та нартаа ахин баяр хүргье багшин. Хобби сургууль маань өдөгөө 30-аад жилийг ардаа орхиж 21 төгсөлтийн 800 орчим хүүхдүүдийг төгсгөөд байгаа. Тэр төгсгсөн шавнар маань сургуулийнхаа бахархлуулж тэдгээрийн бүтээсэн үйлс бүхэн ирээдүйд төгсөх дүү нарын замыг гэрэлтүүлж байгаад багш нар нь сургууль нь үргэлж бахархан дурсаж байдаг. Та нар ч мөн ялгаа байхгүй дүү нарынхаа сурах, амьдрах, ирээдүйг гэрэлтүүлэх энэ их үйлсийн эзэд нь байж чадна гэдэгт бид бүхэн бүгдээрээ баяртай байна. Итгэлтэй байна. Сурагч насны дурсамжаа бүтээгдэт нь багш нь, сургууль нь, багш нар нь, эцэг эхчүүд нь томоос том үүрэг хариуцлага хүлээж авсан. Одоо та бүхний ирээдүйд өөрөө өөрийнхөө өмнөх замыг гэрэлтүүлэх үйлсийг бүтээгдэт нь та бүхний үүрэг хариуцлага илүү нэмэгдэж байгаа гэдгийг энд онцлон тэмдэглэе. Хүүхдүүд одоо энэ эрдмийн цаг орхиод жигүүр дэлгэн нисэж байгаа энэ олон төгсөгчдүүд дээр оюун цэцэг багш маань маш сайхан үгийг хэлж өөрийнх нь аавын өөрт нь зориулж хэлж загч байсан хөөргөн халуун дууны үгээр захиас югаан илэрхийлж байсныг та бүхэнд бас энд дахин өөрийн зүгээс сануулж хэлхийг хүслээ. Энэ дууны үг нь болохоор хөөргөн халуун долгион шүү. Хүлээн байж дасаарай. Хүний газар хэцүү шүү. Юу лэгшаа? Хөөргөн халуун долгион шүү. Хөлдөн сууж бариарай. Хүний газар хэцүү шүү. Хүлээн байж энэ дуу та бүхэнд хүлээн байж дасаарай гэж. Энэ дууныхаа үгээр та бүхэнд одоо та бүхний өмнө олон сонголтууд бий болно. Тэр сонголтыг ухаалгаар хүлээцтэй ухаалгаар тунгаан бодож зөв сонголтыг хийгээрэй. Сонголт бүрийн ард чинь асуудал бэрхшээлүүд байдаг. Тэр асуудал бэрхшээлийг даван туулах тууштай, хүлээцтэй энэ бүх сайхан чанаруудыг хадгалж яваарай гэдэг захиасыг хэлж байгаа мэт багшд нь санагдаж байна. Энэ өөрийнхөө өөдрөг ирэхээр өнөөдөр энэ цаг өргөөнийхөө үднээс дайгуураа явж бүхэндээ хобби сургуулийн нийт удирдлагууд болон багш ажилтан бүхнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлж төгсөлтийн баярын мэндийг дахин хүргье. Түүхэн хуудсанд чин сэтгэлээсээ амжилтыг хүсэн өрөөё. Бэлэгтэй сайхан үгээр ирээдүйн замыг нь тэгшилж баясалт гэгэн өрөөлөөр амьдрал юуг нь мэлаасан сургалт хариуцсан захирал хадагтай Гомжовын Эрдэнэ цэцэг танд баярлалаа. Хөвсөлзөн найгах бүжгэрэн мэлми юугаан сэнгүүлэн хамтдаа хөөр баяраар дүүрэн догдлон бүжих эхэмсэг хэнцэр хөвгөд эрхэмсэг ганган огтон бүжгийн талбайдан урьж байна.
АБ-г ч танихгүй, 15-аач мэдэхгүй. Аав ээжээ даган уйлсан эрх танхилхан жаалууд минь эрдмийн оргилд шандан суралцахаар эх орныхоо мөн үүрэг хүлээхээр игнэн жигдэрч гигэн баяртаа ижилсэн ирсэн байна. Та бүхэндээ дахин баяр хүргэе. Хичээлдээ яран гүйсэн хүүхэд насаа эргэн дурсцгаая. Хамтдаа инээж хөгжилдсөн хаяа бас гониглан уйлсан сургуулийн дурсамжчлүүдээ хамтдаа хуваалцгаая. Та бүхнийхээ өмнө 12-ын Э-ангийн төгсөгчдөө төлөөлөн сэтгэлийн үгээ илэрхийлэхээр 12-ын Э-ангийн сурагч Болор Чулууны хишиг буян маань мэндчлэгээ дэвшүүлэхэд бэлэн болсон байна. Сайн мэцхан уу хүндэт зочдоо. Өнөөдөр бол үнэхээр л зүрх доглуулам сайхан өдөр билээ. Наран мандаж, тэнгэрт үйлс зугаалж, гудамж талбайд баяр хөөр бялхаж буй энэхүү өдөр миний бие төгсөгчдийнхөө төлөөлөл болон сэтгэлийнхээ үгийг хүргэх, эрхэм бөгөөд хүндтэй өргийг хүлээн энд зогсож байна. Юуны өмнө анх удаа бараг шахуу 80 агуулээ цагтаа ирсэн төгсөгч та бүхэндээ талархал илэрхийлье. Төгсөлтийн гол шагналал алтаар бичсэн диплом юу нь биш лээ. Өнөө өглөө нар урахаас өмнө босож чадсан тань өөрөө бас нэгэн гавьяа юм шүү. Гэхдээ өнөөдөр бид бүхний сэтгэл догдолж байгаа энэ мөчид би баг зэрэг таны бодлыг өмүүлэх нэгэн асуултыг тамаар санагдлаа. Бид энэ бүх хугацаанд юуны төлөө ингэж их хичээвэ? Нойроо хасаж, нулимсаа нууж, шаналн байж бид юуг хүсэн алах вэ? 2025 оны төгсөгчдөө би та нарыг 12 жилийн турш ажиглалаа. Шалгалтын өглөө биеийн тамирын заалны гадаа математикийн томьёо цээжилж зогсож байсныг чинь би мэднэ. Тэнэг боллоо кофе уугаад эпи шалгалтаа өгөхийг чинь би бас мэднэ. Ирмүнэ энэ чи шүү. Саяны хаврын гүйлтийн үеэр амьсгаан давхцаж бачуурсан найзыгаа сугдан түшин урагш гүйсэн мөчийг чинь ч би мэднэ. Агшин бүхэнд чадлаараа гялзаж байсан энэхүү мөчүүдийг чинь би харсан. Гэтэ би бас та нарынхаа нойлын өрөөнд уйлж байсан мөртлөө, шалгалтандаа 60 авсан мөртлөө, шаналж байсан мөртлөө их сургуулийнхаа аппликейшн сайклийнхаа үеэр боож өөхтөрөө тултлаа стресстэж бухимдаж байсан мөртлөө бүхнийг даван гарахыг чинь харлаа. Өнөөдөр бол үнэхээр ховорхон мөчлөө. Амьдралд ганц л тохио хобби сургуулийн маань төсөлтийн баяр. Нарны гэрэлд гялтганан гэрэлтэх даашинз, гутлын өсгийд цуур айтах чимээ. Энэ бүхэн бол та бүхний золиос, итгэл, хичээл зүтгэлийг дурсамжийн аллах хүрээнд ор шивнэж буй шүлэг юм. Гэсэн ч өнөөдөр бас жирийн л нэгэн өдөр. Наран мандад гараал мандаж одоо гэхдээ жоохон бороо орох гэдэг юм шиг байна л та. Салхиг салхилдгаараа л салхилж амьдрал үргэлжсээр л байна. Тэгэхээр би асуултаа дахин нэг тавьчих. Энэ бүхний утга нь юу нь юунда байваа? Би ч хариулгыг оролтъё. Бидний тавьсан энэ асуулт өөрөө үнэнд ойрхон байж ч мэднэ. Учир нь дэлхийн оргилд хүрсэн ч сэтгэл дотроо эзгүй хоцордог хүмүүс маш олон байдаг. Бид ч гэсэн өнөөдрийн айдас, зориг, догдлыг 5-10 жилийн дараа зүгээр л нэгэн бороотой өдрийн дурсам шиг л санах болно. Өсвөр насны зүрлэлсэн мөрөөдлөөр өөрийгөө шаттал зүтгэх нь магадгүй төдийлөн утгатай зүйл биш ч байж мэднэ. Яагаад гэвэл хүмүүс гэдэг энгийн, хүн гэдэг мартамхай, хүний амьдрал богинохон. Гэхдээ хүн байна гэдэг бас хийж чадах бүхнээ өгөх гэсэн чин сэтгэл хэм байх. Насан туршид бидэнд амьдралын үүд нээгдэх үед дэлхийн улам томорно. Бид өөртөө уламж өчүүхэн болох мэт санагдана. Харин дээр агшинд хичээл зүтгэл минь хаашаа хүргэх вэ гэж бити асуугаарай. Хаашаач хүрэхгүй байж болох байх. Гэхдээ яг одоо та яг энд амьдарч байгаа нь өөрөө л хангалттай юм шүү. Та ямар ч агуу үүрэгтэй хүн биш байж болно. Тэгэх албагүйч байж мэднэ. Аз жаргалтай байх нь таны үүрэг бус, харин таны эрх. Амьдралын утга нь өнгө өнгийн гэрлийг харах ялгаж харах нүдэнд сагсан өмгийн тэмцээнээр найзаа тэрвэнгүүх хүлд сэтгэлийн гүн цоглох зүрхэнд л оршдог.
Хэрвээ та магадлалыг тооцоолох чадвартай бол энэ цаг хугацаанд бид бүхэнд энэхүү учрал өөрөө бас нэгэн гайхамшиг байсныг л ойлгох бизээ. Тиймээс энэ үгийг сонсож буй бүхэнд хандаж хэлэхэд ядарсан, эргэлзсэн, гэхдээ амьдралдаа хайртай таныг би таныг дахин амьдрал шинээр, цоо шинээр харж дурлаасай гэж хүсэж байна. Та дэлхийг өөрчилсөн эсэх хамаагүй. Хэн нэгний амьдралыг өөрчилсөн эсэх ч хамаагүй. Та өөрөө л нэгэн гайхалтай ертөнц юм. Төгсөлтийн ангийнхандаа хандаж хэлэхэд одоо зарим нь ирээдүйд том шагнал авч нэр алдрын оргилд хүрч амжилтанд хүрэхийг би мэднэ. Probably тийм үү. Магадгүй хоббигийн анхны Нобелийн шагналтан гарахыг ч үгүйсэхгүй шүү дээ. Гэтэ түүнээс илүүтэй онгоцны буудал дээр эсвэл салхи эсгэрсэн хавраар гудамжинд санаанд гээд тааралдвал та инээгээд гараа даллаарай. Хай хишка гэж хэлэх юм артаа. 2025 оны төгсөгчдөө би та бүхнийг 5 үгээр илэрхийлж чадахгүй. 5 минутын үгэнд багтахгүй хайраар хайрлаж байна. Энэ 12 жил богино алтлаа гайхамшигтай амьдралын хорон үчиг хамтаа өнгөрүүлсэн найзуудаа, эрхэм багш нартаа, хобби сургуулаар овгилсан бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Төрүүлж гараад тэргүүлэх цаг минь болчлоо. Баярлалаа. Хишиг үеиндээ баярлалаа. Ингээд анги хамт олноо төлөөлөн сэтгэлдээ илэрхийлэх дараагийн төгсөгч маань 12-ийн бие ангийн сурагч Дондов Доржийн Амар Баясгалан урьж байна. За сайн байцгаана уу эрхэм хүндэт багш нар, эцэг эхчүүд, хайртай гэр бүлийнхэн, сургуулийн ажилтан, найз нөхөд хамт олон минь ээ. Хамгийн гол нь өнөөдрийн хоббигийн төгсөгчдөө. Өнөөдөр энэ эндэр дээрээс үг хэлэх болсон нь миний хувьд зүгээр нэг хүндэтгэл бус, харин зүрх сэтгэлээс минь урган гарах гүн талархал, хамгийн сайхан дурсамж, хамгийн халуун урам зоригийн илэрхийлэх агшин юм аа. Одоогоос яг 6 жилийн өмнө би анх хобби сургуульдаа жижигхэн өргөвчтэй том мөрөөдөлтэй охин ирж байсан. Тэр үед айдас, итгэл, догтлол бүгд зэрэгцэн оршиж байсан нь саяхан юм шиг санагданаа. Харин өнөөдөр энэ тайзан дээрээс эргээд харахад тэр үед байсан бүхэл хүсэл тэмүүлэл маань хобби сургуулийн минь 4 ханан дунд л итгэл, ирээдүй үнэт зүйл болон өөрчлөгдөжээ. Эдгээр жилүүдэд би зөвхөн сурах бичгээ сураагүй. Бид энд хэрхэн найзалж, бид энд хэрхэн бүтлгүүтэж, хэрхэн босч, хэрхэн дахин оролдож, хизээч бууж өгөлгүйгээр мөрөөдөл рүүгээ алхах урам зоригийг авсан. Хоббигийн анги дахимд багш нарын минь үг бүрийн цаана, найзуудын минь инээд хөр дунд л бидний хүн болох замнал ихсэн юм шиг санагддаг. Юуны өмнө бид багш нартаа гүн талархал илэрхийлэх нь зүйтэй гэж бодож байна. Та бүхэн минь биднийг зөвхөн мэдлэгт хөдлөө зогсоогүй, харин хүн болж төлөвшөх замналыг минь тавьж өгсөн. Та бүхний минь урам зориг, анхаарал халамж, заримдаа чимээгүй хэрнээ хүчтэй дэмжлэг өнөөдөр л бидний энэ эндэр дээр зогсох эхлэлийг тавьж өгсөн. Та бүхний минь хичээл зүтгэл бол бидний итгэл, бидний ирээдүйн үндэс байсан гэж би боддог. Мөн бидний суралцах нөхцөлийг өдөр бүр чимээгүйхэн сэтгэл зүрхээрээ дэмжиж ирсэн сургуулийн ажилтан, үйлчлэгч эгч нар, хамгаалагч ах нар, тогооч нар гээд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Өвлийн хүүтэнд үүдэн дээрээс цас шүрдэн угтаж, зуны халуунч инээмсэглэн биднийг угтдаг та бүхний минь үс бол бидний амар тайван суралцах орчны үндэс байсан. Сургуулийн захиргаа удирдлагуудаа баярлалаа. Та бүхний нүүр их хөдөлмөр, алсын хараа, хариуцлагатай шийдвэрүүд бидэнд доктортой, үр дүнтэй боловсрал эзэмших замыг нээж өгсөн. Хобби бол зүгээр нэг орон зай биш, харин бидний 2 дахь гэр болон хувирсан. Хамгийн олон дурсамжийг хамтдаа бүтээж, хамгийн олон шүн шалгалтанд бэлдэж, хамгийн олон удаа бие биенээ тайвшруулж, урам өгч, хамтдаа амжилт бүтлгүүдэл тулсан миний найз нөхөд, ангийнхан минь та бүхнээс илүү үн цэнтэй эрдэнэс би хобби сургуулиасаа олоогүй. Та бүхэн надад жинхэнэ нөхөрлийн утга учирыг ойлгуулсан.
Бидний дурсамж, бидний хөгжилтэй хором, бие биедээ үзүүлсэн сэтгэл, зориг зэрэг нь үр сэтгэлд минь хадгалагдсан үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. Харин бидний хамгийн их гүнээсээ талархах ёстой хүмүүс бол бидний гэр бүл, аав, ээж, ах, эгч, дүүнар минь. Та нар биднийг шүүмжлэхээс өмнө ойлгож, унах эрхтэйж дахиад босох урам хайрлаж ирсэн. Энэ диплом бол миний ганцаархнаа бүтээсэн зүйл биш, харин энэ бол бидний хамтын ялалт, хамтдаа давсан замлын баталгаа юм а. Эцэстэн гэж хэлэхэд өнөөдөр бид сургуулийнхаа сүүлийн хонхыг дуутай өдөж амьдралын дараагийн хаалгыг нээж байна. Бидний өмнө шин сургууль, шин хот, шин найзууд, шин сорилт, шин боломжууд гээд бүхий шин зүйлсүүд хүлээж байгаа. Төгсөлтийн хуудас бол төгсгөл биш. Энэ бол эхлэл. Жинхэнэ амьдралын эхлэл. Мөрөөдлөө биелүүлэх, өөрийгөө сорих, бусдад гэрэл түгээх амьдралын замын эхлэл гэж би боддог. Харин тэр замлын анхны шат нь хобби сургууль маань байсан гэдгийг бид хизээч мартаж болохгүй. Одоо бид дараагийн алхмаа хийхэд бэлэн болжээ. Зүрхэндээ сургуулаа сэтгэлдээ багш нар найз нөхдийгөө мөрөөдөлтөө итгэлтэйсэн төгсөгчд болжээ бид. Эцэст нь энэ жилийн хоббигийн төгсөгчд бид мөрөөдлөө биелүүлэх итгэлтэй, бид амьдралыг өөрчлөх хүчтэй, бид дэлхийг гэрэлтүүлэх ирээдүйтэй. Баярлалаа. 12-ын Б ангийн төгсөгчдөө төлөөлөн сэтгэлийн үгээ илэрхийлсэн Дондууд оржийн амар баясгаланда баярлалаа. 12-ын С ангийн сурагчдыг төлөөлөн сэтгэлийн үгээ хэлнөө хэмээн анх баярын шандас таныг хүндэтгэн урьж байна. Юуны түрүүнд хүрэлцэн ирсэн бүх эцэг эх, гэр бүл, найз нөхөд болон багш нартаа баярлалаа. Би анх 2014 онд 2 дугаар ангид хобби сургуулийн шилжиж орж ирж байсан. Тэр үед найзч бүхэл гарын 5 хуруунд багтгал монгол үг мэддэг гэсэн мэт санагдана. Тэр үедээ би хичээлээ хийж чадах болов, найзарт болж чадах болов, сургуулийн ланч нь хэр гоё бол гэдэл төрөл бүрийн яйцтай байсан. Хоолой минь зангирч, бяцхан хөлмөн сүлцэн ч аав ээжийн гараас чангахан базаж, хуучин сургуулийнхаа шатар өгсөж анх ангийнхантайгаа танилцууллаа. Отон сүрэн багш маань намайг англи хэлээр сайн ярьдаг гэж танилцуулж, ангийн урд имүүлэнтэй англиар ярих гэж хэлжээ. Айцаар дөрөв би юу ч ярих втэ. Ичсээр ядл хобби сургуульд ихний өдөр минь дууссан. Үүнээс хойш жил бүрийн 9 сарын 1-нд сургуультай догтлон очдог болж 2 дугаар ангийн минь айц нэг л инээдтэй санагдчихсан. Хичээл нь хэцүү байсан ч багш нарынхаа тусламжтай даван туулж, зөндөө олон найзуудтай болж сургуулийн ланчнд дайжгүй байсан бэлээ. Гэтэ энэ жилийн 9 сарын 1 нь арай л өөр байсан. Найзуудаа зунжаа харалгүй уулзахад догдолж исэн ч багын минь найз захин ирсэн мэт санагдсан. Даан чинь удаа гараас минь хөдөлж, хөлийг минь түшгэд аавж минь байсангүй. 12 дугаар ангид бидний хамт байх сүүлчийн жилгэдгийг анзаарсан би. Бид дараа жил хаана байх бол би найзуудаа алдуул яана гэх зүйлсээс айж эхэлсэн. Айц нь дахин дарагсан боловч би 2 дугаар гэр бүл болох хобби сургуулийн хамт олноос мэдэрсэн хайр халамжаараа 12 дугаар ангид төгсөж чадсан гэж бодож байна. Сүүлчийн жилийн минь нандан дурсамжуудаас хуваалцвал цонхтой цагаараа Эрка, Хөөжи, Хүска, дөөхтэй хамт маазарч, буудан дээр унтаж, ангийн хойно инэрлэнтэй маазарч, өглөө эрт зааланд тоддоо шидэж, Ирмүн, Гумба, Бади, Тэгит ширээний теннис тоглодог байсан өдрүүд минь бодогдно. Жилийн минь ихэнд мэдэрчээс айдас дарагдсан уу гэвэл үгүй. Яг үндэ би одоо ч тайзан дээр айж байна. Олонний өмнө үг хэлж байгаадаа биш. Гэтэ энэ хонхны баяр бол бидний цаашдын амьдралыг эхлэх гэдэг ойлгож байгаа учраас. Гэтэ сүүлийн 10 жил би хобби сургууль сурахдаа сурсан хамгийн том зүйл бол айх гэдэг нь муу юм биш. Хүн л юмч айж таарна. Гол нь тэр айцаас болж урдах замаасаа хазааж чухал зүйлс мартаж болохгүй. Харин ч гэр бүл, найз нөхөд болон багш нарынхаа тусламжтай даван туулах ёстой. Та хэд манч цаашдын амьдралдаа өмнө тулах чаагүй том саад бэрхшээлтэй тулах гэдэг итгэлтэй байна. Тэр үед үнийг санаж явсаа гэж бодож байна. Эцэст нь хэлэхэд сүүлийн 10 жил надтай инээлдэж, найзлж, хөгжилдөж 10 жилиг минь мартагдчихгүй болоход туссан та бүхэндээ баярлалаа. Хоёрын С ангийн сурагч анх баярын шандастан баярлалаа.
ангийнхаа хаалгыг зөөлөн хаагаад алдрайхан насаан үлдээлээ баяртай. Сарул эрдмийн ертөнцөд ижилдсэн сайн нөхдөөн хизээч мартахгүй хэмээн дурсамж дурдтгал гүнэг баяр хосолсон энэ гэгэм өчид уянга нэмхээр 12-ийн бие ангийн сурагч Батхүүгийн удвал таныг урьж байна. Уйхан цэнхэр хавар хэмээх энэ сайхан дуугаар мэдчилгээ дэвшүүлэх нэ.
1 2. Аялгауц сайхан дуу югаар сонорыг тань мэлаасан удуулдаа баярлаа. Сүлдтэй Монголд төрсөн болохоор хүү тань хэмэрлэг явнаа ээжээ. Сүүтэй ингрээс унсан болохоор охин тань уйхан явнаа аава. Сүнстэй биеийг олж төрсөн болохоор хүү тань ухаалаг явнаа ээжээ. Сүүдэртэй орчлонд мэндэлсэн болохоор охин тань одтой явнаа аава. Хүмүүн заяаг бэлгэлсэн ачит аав ээж, өвөө эмээ, ахан дүүс төрөл төрөсөддөө төгсөгчд маань талархал илэрхийлэн хүндлэл үзүүлнэ. Эрхэм төгсөгчд маань суудлаасаа босон эргээд зочлон ирсэн ахан дүүс, аав ээж, эрхэм бүхэндээ мэхийн яслал үзүүлнэ. Өөдөө тэмүүлэнгэн диж босхын цагт өөрөөс нь дутуугүй баярлаж дэм өгсөн багш нартан өсхийн заяанд тэмүүлэн хүн болохын цагт өргөн хорвоог мэдрүүлж ухаан суулгасан багш нартан төгсөгчд талархал илэрхийлж байна. Эрдмийн өргөнөөс ниссэн алдрайхан шувууд бид инхри зүрхэндээ жаахан охид хөвгүүд хэвээрээ эргэж уулзах бүртээ багынхаан зангаар хөгжилдсөн энэ яваа насандаа тэртех дурсамжит гэрлийн зүг одцгоно. Эрхэм төгсөгчдөө баярлалаа. Содалтаа суудцгаано. Өрх хүүхдүүддээ бүхнээ зориулж үнэлж баршгүй их амьдралыг бэлэглэгч халамж хайр эмрэл түшгэ үл харамлах хамгийн эрхмийн дээд шүтэн эцэг эхчүүд та бүхнээрээ бахархъя. Төгсөгчдийн гэр бүлийг төлөөлж мэндчлэгээ дэвшүүлнө хэмээн 12-ын ангийн сурагч Тэнүүний аав Бямбагийн Эрдэнэбаяр таныг тайзнаа хүндэтгэн урьж байна. За энэ цугласан нийт сургуулийн удирдлагууд хүүхдүүдийн маань аав ээж, ахан дүүс, найз нөхөд эрхэм үндэд багш нартаа энэ өдрийн гал халуун мэндийг хүргэн төвшүүлье. За би юуны өмнө 12 ангийн багш сүрэн багш маань намайг үг хэлнүү хэмээн урьж өнөөдөр боломж олгосонд талархал илэрхийлье. Баярлалаа. За манай хүү 12 ангийн Тэнүүн Тэнүүн гэдэг одоо бүсүүлдээ Тэнүүн нэртэй болцсон явж байгаа. Тэнүүний ааваа гэдэг нэртэй болцсон. Тэгээд хүү маань манай хамгийн том хүү. Тэгээд аав ээж хоёр нь бол бас яг хүүтэйгээ адилхан бас суралцаад өнөөдрийг хүрж байгаа. Сайн аав ээж байханд бол хичээсээр ирсэн. Хүү маань бас бидний сайхан итгэлийг маань хичээл зүтгэлээрээ хариулсан. Тэгээ хүүтэй бас нийт ховжидын өмнөөс болон аавжидын нэр өмнөөс хүүдээ бас маш их баярлалаа. Хүү аав нь бахархаж байгаа шүү гэж хэлхийг хүсэж байна. За бид бол хоббичуд хэмээн энэ сууж байгаа бүх хүүхдүүд, энэ сууж байгаа багш нар бархан ярих дуртай. Тэгээд бид бол хоббичуд хэмээх энэ сайхан нэрийг зүүж өнөөдрөөс эхлээд ингээд та бүгд маань зүүж хадгалж явахаар болж байна. Тэгээд энэ сайхан нэг эрхэм алдрыг зүүлэхэд тусалсан хобби сургуулийн бүх удирдлагууд, багш нартаа хүүхдүүдийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал хүргэж баяр хүргье. Баярлалаа.
Тийм ээ 12 ангийг бага ангид нь 7 багш зааж, тоо усыг зааж гардан хөтөл сургуульд оруулж тохоо нийлүүл сургасан. Ингээд 7 багштай бас 12 ангийн бүлгийн өмнөөс талархал хэлье. За дунд ангид нь болохоор манай сайн цэцэг багш хариуцаж бас маш бэрх үед нь авч хүүхдүүдийн маань сайхан хүмүүжүүлж өгсөнд нийт эцэгчдийн өмнөөс талархал илэрхийлье. За хүүхдүүд цөөнтэй манай сүрэн багш бас манай 12 ангийг маш сайхан нэгтгэж нэг хамт олон болгож дэлхийн эмтэй боловсрол эзэмшигт нь тусалж дэмжиж байсанд маш их баярлалаа. За эцэст нь хоббигийн сайхан хүүхдүүдийг сургах гэж ард талд нь бид чаднаа чи чаднаа гэж үргэлж урмын үгээр дэмжиж зарим тохиолдолд банк нь болж зарим тохиолдолд сэтгэл зүйч нь болж явсан нийт аав ээж нартаа бас баяр хүргье. Ингээд эцэст нь хүүхдүүдээ бүгднийг босоод энэ бол өнөөдөр та нарын баяр учраас та нар бие биендээ босоод баяр хүргээд бие бинийгээ тэрвэрнэ гэж хүсэж байна. Энэ бол хоббичууд та бүхний баяр шүү. Баярлалаа. Ингээд дараагийнх нь эрдмийн замд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсээрэй. Баярлалаа. Сурагчдын маань баяр дээр баяр нэмж сэтгэлийн сайхан үгээрээ сонор юг минь мэлаасан 12-ын ангийн сурагч Тэнүүний аав Эрдэнэ баяр танд баярлалаа. За мөн эцэг эхийн төлөөлөл болон мэндчилгээ дэвшүүлнү хэмээн 12-ын бие ангийн сурагч Номооны ээж Намсрай Жавын энх заяа таныг урьж байна. Эрдмийн баяраа тэмдэглэж байгаа Эрдэм номыг үүрлэн төгсөж байгаа эрхэм сурагч дүү нартаа Эрдэмийн их харгуйг гэрэл гээгийг түгээж байгаа эрдэмтэн багш нар энд хуран цугларсан эцэг эхчүүд та бүхэндээ энэ сайхан нарлаг өдрийн Эрдмийн баярын мэндийг өөд нь өргөн дэвшүүлье. Саяхан л охин минь усыг заалгахаар аав ээжийнхаа гараас хөтөлж Эрдмийн их өргөөний алтан босхийг алхаж байсан бол өнөөдөр охин минь найз нүхтийнхөө хамт Эрдмийн ихийг үүрлэж өв тэгш боловсралтай, зөв хандлагатай, зөв хүмүүжлтэй Монгол өв соёлыг өөртөө тайсан ийм сайхан бас хүн болгож өсгөж хүмүүжүүлж ялангуяа сургаж өгсөн эрхэм эрдэмтэн багш нарт нь туйлын их талархаж байна. Өнөөдөр энд ирсэн хүүхдүүд маань маш олон хүнд талархал илэрхийлэхийг хүсэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Хамгийн түрүүнд Б үсэг мэдэхгүй энэ танхимд элсэн орсон эрхэм бяцхан хүүхдүүдэд мань Эрдмийн их өгөөжийг өгсөн эрдэмтэн багш нар та бүхэндээ энд хүрэлцэн ирсэн эрхэм дүүнар төгсөгчдийнхаа нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Мөн хүүхэд багчуудын минь сурч хүмүүжих энэ сайхан тоглог орчныг бий болгож арын албыг нь асуудалгүй авч явдаг ажилтан ажлагчдад сурагч дүүнрийнхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна. Хамгийн том талархлыг би нэгэн эрхэм хүмүүнд хүргэхийг хүсэж байна. Энэ бол урлаг судлалын ухааны доктор, хобби сургуулийн үүсгэн байгуулагч. Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн хүүхэд залуусд минь урлаг авиасын мэдрэмжтэй, Монгол өв тэгш хүмүүжилтэй, соёлтой, зөв хандлагатай хүн болгож өсгөхөд өөрийн хүч чадал, өөрийн эрүүл мэнд, өөрийн эрч хүчийг үргэлж зориулж хаанч байсан хүүхдүүдийнхаа дунд инээж хөөрж явдаг оюун цэцэг захиралдаа энд ирсэн
хүүхэд залуусынхаа эцэг эхчүүдийнхаа нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. За мэдээж хүүхдүүд маань эцэг эхтэй хамгийн ихээр талархан суугаа гэдэгт итгэж байна. Энд ирсэн эцэг эх бүр өөрийн үр хүүхдийг харж маш ихээр бахархан суугаа. Та бүхэн болвол энэ 12 жилийг өөрийн хүч чадал, өөрийн зүгээс чадах бүх зүйлээ зориулж сургуулаа амжилттай төгсөж чадсан. Та бүхэн болвол хүүхдүүд маань эцэг эхийн бахархал юм шүү. Өнөөдөр энд ирсэн 81 сурагчаараа эцэг эх нь, ар гэр нь, найз нөхд нь, багш нар нь бүгд бахархаж байгаа. Өнөөдөр болвол та бүхэн бие биендээ урам хайрлах, та бүхэн бие биендээ захиас хэлэх. Энэ л одоо торгон мөч, энэ өдөр болвол та бүхний өдөр юм аа. Ингээд эрхэм төгсөгч дүүнартаа ирээдүйн хүсэл мөрөөдлөө зориг болгож, зоригтой хүрэхийн тулд шантралгүй тэмцэж, саад бэрхшээл бүрийг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Баярлалаа. Хүүхдүүдийн маань итгэлийн гал, сэтгэлийн очийг бадраасан, сайхан мэндчилгээ дэвшүүлсэн 12-ын Б ангийн сурагч Номооны ээж Намсрай Жавын их заяа таньда талархлаа. 12-ын С ангийн төгсөгчдийн эцэг эхийг төлөөлөн хүслэнгийн ээж их чимэг таныг мэндчилгээ дэвшүүлнө хэмээн урьж байна. За сая нэлээд мэдчилгээ явуулчихсан учраас би маш товчхон, маш ерөнхий мэдчилгээ хүргэе. Юуны өмнө хуран цугласан бүх хүмүүстээ, эцэг эхчүүд, асран хамгаалагчид, өсөж байгаа хүүхдүүд, багш нартаа баярын мэнд хүргэе. Тэгээ өнөөдөр бол багш, хүүхэд, эцэг эх гэсэн 3 бүрэлдэхүүнтэй багийн урт хугацаанд тэмцэж ирсэн, урт хугацаанд хүлээсэн бас баярт мөч, баярт өдөр. Тэгээ хүүхдүүд та нарын маань хобби сургуульд сурсан энэ уртын аялал бол өнөөдрөөр яг энэ сурагчийн дипломыг олж авж байгаа энэ мөчөөр бол хэмжигдэхгүй юм шүү. Та нар минь энэ сургуулиас өөрийгөө ойлгоод, өөрийгөө хэн байхыг мэдээд хэрхэн амьдралтайгаа тэмцэх вэ гэдэг тэмцлээ олж авж байгаа. Туулсан замыг чинь, хичээл зүтгэлийг чинь баталгаа болж байгаа өдөр юм шүү гэж хэлэх гисэн. За тэгээ энэ амжилтын ард та нарыг чиглүүлж байсан урам өгч, алдаа дутагдлыг нь ойлгоод амжилттай нь хамтдаа баярлаж ирсэн эрхэм хүндэт багш нартаа талархахгүй байхын аргагүй. Тэгээ та бүхний хүч, сэтгэл зүтгэл, та бүхэн бидний хүүхдүүдэд мөрөөдөл, хүмүүжил, зориг бэлгэлсэн юм шүү гэж хэлэх гисэн. За тэгээд хүүхдүүд та бүхэндээ энэ бол шинэ эхлэл, бүгдээрэнд нь амжилт хүсье. Сонгосон сонголт болгон чинь сургуультай явахгүй хүүхэд ч бас байж болно. Гэхдээ та хэдийн сонгосон сонголт болгонд амжилт хүсье. С ангийн төгсөгчдийн эцэг эхийг төлөөлж мэндчилгээ дэвшүүлсэн хүслэнгийн ээж их чимэг танаа талархлаа. Чилээсэн урт 12 жилийг дүүргээд та нар минь өнөөдөр сургуулиан төгсөж байна. Төрүүлж гараад тэргүүлж яваа хобби сургуулийнхаа төгсөгчт нь бид шүү хэмээн бахархалтайгаар баталж байна. Бүрэн дунд сургуулийн боловсролыг дүүргэн амжилттай суралцсныг гэрчлэгээ гардуулах гэгэм мөч инхүү ирлээ. Ингээд тайзнаа хобби сургуулийн гадаад харилцааг хариуцсан захирал ноён галын цэлмөн таныг хүндэтгэн галын нэмүн таныг хүндэтгэн урьж байна. Уучлаарай.
Тэгээд 12-ын A ангийн сурагч Үр цайхын аз бэлэг. 12-ын B ангийн сурагч Дондов доржийн Амар Баясгалан. 12-ын A ангийн сурагч Мөнхбаатарын Ананд. 'Дипломо гардан авсан сурагчид маань дурсгалын зураг татуулах хэсэгт зураг авахгүйлаад тэгээ суудалтаа суугаарай. 12-ын B ангийн сурагч Төгс баярын Ануудаар. 12-ын C ангийн сурагч Баясгалангийн Анума. 12-ын A бүлэг Батбаярын Ариана. 12-ын A бүлэг Цогтын Ариун Зул. 12-ын A анги Үлзий баярын Бат Оргил. 12-ын C анги Бат төрийн Бахтал. 12-ын B анги Бат Буянгийн Баяр Цогт. 12-ын B анги Их цэцгийн бэлгүүн. 12-ын B анги Бат учрлын бэлэг дарья. 12-ын C анги Бат тулгын Биндрия. 12-ын C анги Ган тулгын Болор. 12-ын C анги Биндриян Болормаа. 12-ын C анги Адян Болор цэцэг. 12-ын A анги Пүрүрашийн Буян заяа. 12-ын C ангийн сурагч Амар Зоригтын Анар. 12-ын A бүлгийн Төвшин баярын Гима. 12-ын
12-ийн С Отгон баярын Гүнбат 12-ийн С Тогтох баярын Данзан 12-ийн С ангийн Эрдэнэ тулгын Долгион 12-ийн A Магнас сүрэнгийн Долгион 12-ийн Б анги Мөнх Бадрахын Долгион Эрдэнэ 12-ийн A бүлэг Энх манлан Дүдэрэ 12-ийн Б ангийн сурагч Од мөнхийн Жаргал 12-ийн Б ангийн сурагч Ганбаатрын Жаргалан 12-ийн Б ангийн сурагч Наранбатын Имүн Сувд 12-ийн A ангийн сурагч Энх баярын Мандах бэлэг 12-ийн A ангийн сурагч Гамболдын Марл 12-ийн С ангийн сурагч Дэлгэр сүхийн Эрмөн 12-ийн Б ангийн сурагч Энх төрийн Марл
12-ын С ангийн сурагч Пүрэв Эрдэнэ Марла. Арван хоёрын Э анги Буд сайхны Мишель. Арван хоёрын Э анги Ангарын Мишель. Арван хоёрын С бүлэг Дорж сүрэнгийн Мөнх Бадрах. Арван хоёрын Би Цагаанхүүгийн Мөнх Заяа. Арван хоёрын Би Дорж дарын Наран мөнхөө. Арван хоёрын Э бүлэг Төр тогтхын Наран сувд. Арван хоёрын Би Мөнх Батын Номин Од. Арван хоёрын Би Сайхан баярын Номон. Арван хоёрын Э бүлэг Ганбаатрын Номон дээр. Арван хоёрын Э анги Эрдэнэбатын Оёо. Арван хоёрын Би анги Эрдэнэбаатарын Өн баяр. Арван хоёрын Э анги Эрдэнэ Дэмбэрлийн Сод бэлэг. Арван хоёрын Би анги Бат хишгийн Сэндэм. Арван хоёрын Э анги Бямб цогтын Танан. Арван хоёрын С анги Балжин нэмийн Тод.
12-ын Э анги Эрдэнэбаярын Тэнүүн 12-ын Э анги Гардын Тэнүүн 12-ын Б анги Наранбатын Тэргүүнбат 12-ын Б анги Алтангэрлийн Тэргэл 12-ын С анги Эрдэнэ булганы Тэргэл 12-ын A бүлгийн төгсөгч Батхүүгийн удвал 12-ын B бүлгийн төгсөгч Ган төгсийн Ундрмал эрхэм төгсөгчдөө халуун баяр хүргэж нижгэнсэн алга ташилтаар урам хайрцгаа эрхэм үндэд эцэг эхчүүдээ ингээд дараагийн төгсөгч 12-ын A бүлгийн анх баярын Ундрам 12-ын B анги Ганнибалын халиун 12-ын A бүлэг нар мандахын хишиг баяр 12-ын A бүлэг болор чулууны хишиг баян 12-ын C бүлэг Батзаяагийн хонгор зул 12-ын B бүлэг өнөр жаргалын хос бүлэг 12-ын A бүлэг Эрдэнийн хөлөгжин 12-ын A бүлэг Цогтбаатрын хулан 12-ын C бүлэг Баатар цогтын хулан 12-ын C бүлгийн төгсөгч Батбилгийн хүслэн 12-ын Б ангийн төгсөгч Ганс үхийн цог бэлэгт 12-ын С ангийн төгсөгч Анх баярын Шандас 12-ын С ангийн төгсөгч Инх манлайн Шүр 12-ын
12-ын С ангийн төгсөгч Бат болдын Эгшиглэн. Арван хоёрын С ангийн төгсөгч Наран болдын Эможин. Арван хоёрын С ангийн төгсөгч Жавхлангийн Эмүүлэн. Арван хоёрын Э ангийн төгсөгч Түмэн бэлгийн Энх Болор. Арван хоёрын Б ангийн төгсөгч Баян жаргалын Энхчин. Арван хоёрын С ангийн төгсөгч Очир дарын Энх Түшиг. 12-ын С бүлгийн төгсөгч Цэрэнгийн Энэрэл. 12-ын С бүлгийн төгсөгч Отгон баярын Энэрлэн. 12-ын A бүлгийн төгсөгч Вангийн Эрдэнэ бэлэг. 12-ын С бүлгийн төгсөгч Эрдэнэ төгсийн Эрдэнэ бэлэг. 12-ын Б бүлгийн төгсөгч Жамин сүрэнгийн Эрдэнэ болдоо. 12-ын Б бүлгийн төгсөгч Буян дэлгэрийн Эрмөн. 12-ын Б бүлгийн төгсөгч Цэцэн далайн Эрхэм. 2. Ингээд Эрхэм хүндтэй дипломыг гардуулсан гадаад харилцааны захирал Нэмэн захиралтай баярлалаа. 12 хавраар ангаахай төрнөн алсын замдан гарах боллоо. Амьдралын далайд сэлүүр хаян аяны харгуйд мордох боллоо. Өчигдөр та сурагч байлаа, өнөөдөр харин төгсөгч боллоо. Төрлөх сургуулийнхаа нэрийг, төрт улсынхаа нэрийг өндөр төргөж явахыг эрхэм төгсөгчтөн ерөөж байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн эрхэм та нартаа баярлалаа.
энд хүрээд бидний ёслолын үйл ажиллагаа өндөрлөж байна. Харин одоо 2 дугаар хэсэг болох чөлөөт хэсгийн маань үйл ажиллагаа инхүү эхэлж байна. 12-ын Б ангийн төгсөгч За, хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт эцэг эхчүүд та бүхэн маань төр суудалтай залран суухыг хүсэж байна. Учир нь төгсөгчд маань анги ангаараа багш нартайгаа зураг авахлах, хүндэтгэлийн зураг авахлах хэсэг байгаамаа. Дараа нь чөлөөт зураг авахлах хэсэг байгаа. Тэгэхээр эрхэм хүндэт эцэг эхчүүд та бүхэн маань суудалтай суухыг хүсэж байна. Эрхэм төгсөгчдөдөө зориулсан хүндэтгэлийн зоог бэлэн болсон тул та бүхнийг зоогоо идэхийг урьж байна. Зэгэрцэн хорооны минхээ үсгэлийн дэвтэр дээрээ хоцорлоо тахан сэмэрсэн дөрөв хоцосмэ таны хахүртэйгээ. За ингээд өнөөдрийн үйл ажиллагаанд мэндчилгээ дэвшүүлэхээр за хэсэг хормын дараа Лимона хамтлаг маань мэндчилгээ дэвшүүлэх нэ. Өнөөдрийн төгсөлтийн үйл ажиллагаанд эцэг эхчүүдийн зүгээс мэндчилгээ дэвшүүлэхээр Юмина хамтлаг маань хүрэлцэн ирж хэсэг хормын дараа мэндчилгээ дэвшүүлэх юм байна шүү. Нар туссан гэрэл самбарамэ Юссан эдийн тэгээ мөнхөрдөө намайг сургасан багш нар бэ юродын харцтай. Эрхэм төгсөгчд маань зориулсан хүндэтгэлийн зоог бэлэн болсон тул та бүхнийг зоогт урьж байна. Хоёрын Б ангийн сурагч Сэндмийн аав Бат хишиг буюу бид бүхний нэрлэж заншнаар Баажи маань төгсөгчдөд маань гал халуун мэндчилгээ дэвшүүлэхээр Лумино хамтлагийн хамт хүрэлцэн ирсэн мэлээ.
Хэсэг хугацааны дараа Lumino хамтлагийнхаа мэндчилгээг хүлээн авцгаая. Ангийн саруу танхимасан ангийнхаа найз нуртайгаа гармааргүй л байх юм. Сүүлчийн урсамж хичээлийн дараа ангаараа жаахан дүнсийч сүдэр таврын өдрөөр айсан дундаа бид нулимстай. Бэлэг цайхан өдөр нийт төгсөгчдөд маань баяр хүргэж
12-ын Б ангийн төгсөгч Сэндмийн аав Бат гişиг Лумино хамтлагийн хамт хүрэлцэн ирсэн байна. Халуун дотн мэндчилгээг хүлэн авцгаая. За сайн байцгаана уу? Бүх төгсөгчдөө халуун баярыг хүргэж Лүмнэ хамтгийн зүгээс дээрэс нь бага охиндоо бас хамгийн сайн сайхныг хүсье. Тэгээ өнөөдөр бас маш гоё өдөр болж байна. Энд тэгээд миний бас бага охин хобби сургуулийг өнөөдөр ингээд 12 дугаар ингээд төгсөж байна. Том охин маань бас 2 жилийн өмнө бас хобби сургуулийг бас төгссөн. Хоёр дүү нь одоо бас хобби сургууль сурж байгаа. Тийм болохоор бас энэ гоё өргөөнд бас бүгдээрээ одоо бүгд жоо нааш чидгөө. Жоо нааш ойртцгоё. Тэр тусмаа төгсөгчдөөгөө урьж байна. Яг одоо 12 дугаар ангийнхтайгаа бүгднийг нааш ойртохыг хүсэж байна. Нэг. За тэгээд энд бас манай бас зөндөө бас таньдаг хамаатан садангууд маань бас хам төгсөж байгаа. Манай ганц үгийн хүү бас төгсөж байна. Манай цогууна маань байгаа. Манай жижиг хүүска маань байгаа. Манай дүүгийн бас хүү. Ингээд бас өнөөдөр бас маш гоё өдөр тохиож байна. Ургийн баяр болж байгаа юм байна. Тий, ургийн баяр болж байна. За тэгээд бүгдээрээ хамтдаа одоо дууж үзгэцгээе. Тэгээд хамтдаа. Миний охин хаана байна? Синдэн байна уу? Синдэн байна уу? Нэг. Синдмэ. За Синдмэ гүгээрээ. Синдмэ. Наш үрдэр. За тэгээд одоо энэ төрөлцсөн бүх хүмүүстэй бүгд. За тэгээд бүх төгсөгчдийг бас урьж гин. Яг хүрэлцэн ихийг урьж гин. Тэгээд бүгд танарт зориулж бас Лүмнэ хамтлаг манаас айдуугаа өргөн барих гэж байна. За тэгээд одоо тэгээд бүгдээрээ 12 дугаар ингээд төгсөж чинь тэгээд бүх хүүхдүүдийг бас гоё Парист очиж болцоороо гэж хэлээд дараагийнхаа дог зориулж байна. Yeah. Парист дөрөв болцоо. Yeah. Je m'appelle MC Чинилэрчи. Нам хооло айлт чамаагүй. Нэрчи хэрэгтэй, надад нэрчи хэрэгтэй. Мэдээж таньра байна чамаагүй хэрэгтэй. Хэмо нашансо. Хичээгээ чамаа шопен үнэглэнго. Харшигсэн уцаагтай. Тэр хүн ч бит бэн итгэл харагдав. Парис чамдаа болсон Blackjack Compton Champs-Élysées. Чамаагүй цогсон француз хич чамтай яг л виндор. Нүгөө хэд сонсохоор гинөксөж чамаа хурахгүй. Сэтгэл минь өөр болж хуурахгүй. Надад байхад юунаас ч юунасгүй. Байхас die хорц чурхсэ. Парис дойла болцсон. Come on. Yeah. Парис дойла болцсон. Би өөрөө цагаан шудраг уучаасаа нүбэлээ. Наашаа суулжгаад хөлөө завдаа буухаатай. Старс байлгуур аваатай. Наргиж байгаа шүү одоо танилцж бодох уу? Авэж манан эрдэн надад болцоо чамтаа болцоо. Парис чамтаа болцоо. Зүггүй чамтаа дахин уулзаж чамтаа болцоо. Одоо чамаа кодэ. Ари доо зүггүй чамаа кодэ.
загуусан шалгал би чамаас таних гэж харж залуу хүн байна. Би чамаас хамгийн дуртай хамгийн дургуй зүйлс чирэгтэй. Хараад үсээ сэтгэлдээ итгэм үргэлжлэе. Сүхтий ч цонхой дайрч би дээ. Баяр хүргээ. Париж той та болцсон. Париж той та болцсон. Regarde-moi, donne-moi tout pas. Mon amour, puis t'es le tour, il va dans bête, t'es incroyable. Yeah. За тэгээ бүх төгсөстөө хамгийн сайхан нэг дүгнээ авдаг байсан. Үсч байна. Хатуу баяр юм. Тийм ээ. Париж той та болцсон. Come on. Би чам бидтэй. Париж той та болцсон. Je t'aime, mon amour. О тийм ээ. Баяр минь дүр. Энэ тасраад ах. Юу тай байхгүй юу? За тэгээд бүх төгсөгчдөө зориулаад дараагийнхаа тог зориулъя. Нэг. Нэг. За тэгээд бүх төсчтэй ямар ах вэ? Амьдрал дээр гараа гоё. Симбгэр зэгзгэр сайхан байгаарай. Баяр юм дүргээ. Нэг. Yeah. Ho. Пешуте. Ho. Yeah. Пешуте. Hey, you and them sing on Saturday, stay on that beat. We shall be had a tap. We just so just that I'm back to say. I'm a check to say. We catch, yeah. Question up, get the high. We got seven messages our surra. What come I start to get boosted for? Oh, shit me. Oh, you see, hard, get sexy. Can't hit me, not hit me. Because I'm a little more choppy. Very good chink. I'm the jargon. Which things are called the bar jargon. Maar tot goeie gids ga ik mee. Of de gids en dit gesimbi. Orange Simbi. Orange Simbi, baby. 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 It's all baby. What going to take? Would you like to spot on the Simbi? Саджанан цагарда иржээ хаваа шатд моцдэртэй нэргээ цагтдаг басэлтэй хибикүүг зүрх гараа чааш бод мэдэрдара цамчам спатада чипи цогтөр намасиби чамтэр өнөр турбойки париш сотой тэрара усугар ачиготи сада бургол симби орэшэ симби Orange Simbi, baby. Orange Simbi. Orange Simbi, baby. Orange Simbi. Orange Simbi, baby. Orange Simbi. Orange Simbi, baby. Yeah. Oh, yeah. Bitch, on the watch.
турноя 아도서 보지 тур노야 오르비타 호로 가라매지 하지 온지 위스비 아스코 겨우 준비 틱틱 울셴비 난데 또 그리삼비 바베이를 같이 빈사표 암수 막아샤네 누구부터야 일단 허벅이 억지외래요 너려봐도 그만아 나가라 허모 내게 징글 행동을 잘하는 그때 웃고 이를 흔히 차도 내려만 쫓고 It's not which way Which way yours should be Oh this shit's in me Oh this shit's in me baby Oh this shit's in me Yeah Oh this shit's in me baby Oh this shit's in me Oh this shit's in me baby Oh this shit's in me Yeah Oh this shit's in me baby За тэгээ бүгд төсөлтөө аз шигдэг үсэ Баярын мэнд өргөе.